Хүрэлхийн гэмээр хөлийн ажиллагаатай тий гайхалтай хөлийн ажиллагаа тэр степ бол үнэхээр гайхалтай байдаг тий хүнд ч ингэхгүй хөнгөн ч ингэхгүй. Солонгос аргагүй цэцэрлэгт явахаас нь ахгуулаад бүх хөтөлбөрт нь таквондо байж байгаа тий. Таквондо байж байгаа. Таквондогоор бүрэн амьсгалж байгаа гэсэн үг. За тэгээд клубүүд бол хасаар их байж байгаа. 100000-аараа байж байгаа. Үнэхээр таквондогийн өлгийг нутаг. Тэмцээд одоо таквондо сонирхогчид бол Солонгосын олон улсын тэмцээнүүдэд бол зуны турш хуран чуулж одоо наадам шиг юм болдог. Дэлхийн өнцөг боломжтой тийм. Монголчууд маань ч тэнд үнэхээр өргөн цар хүрээтэй оролцдог. За хоёр тамирчин байна. За хятад улсын тамирчид бол үнэхээр том биетэй. Тэгээд үнэхээр нягт тийм ээ. Хий бол үнэхээр багтай. За түрүүн хэлсэн шиг ингээд хүн жингийн тамирчид мөртлөө Солонгос бол хөлийн ажиллагаа бас сайн байж тээ. Урагшаа хойшоо гаргал. Энэ хоёр бол үнэхээр өндөр том биетэй. Одоо дэвжин дээр шүүж байгаа энэ шүүгч маань бол бас их биерхүү шүүгч байдаг тийм ээ. Их биерхүү өндөр шүүгч байдаг. Тэгэхэд энэ эрэгтэй хүн ийм өндөр биерхүү шүүгчээсээ биерхүү өндөр байж тээ. Одоо их жижиг харагдаад байна шүү дээ. Тэгэхээр энэ ямар том биетэй хүмүүс байна вэ? За энэ гарны оноо сая гайхалтай дуушаа. Орлоо. Тэг маш хурдан иччихэж тийм том биетэй мөртлөө. За таталгаар. За хятад улсын тамирчин бол ерөнхийдөө илүү санаачлагтай байгаад байна тий. Солонгос улсын тамирчнаас бол төдийлөн бас яг шийдсэн тоглоо бол бас. За гараар 2 оноо авсан. Гарны тоглоог бол ерөнхийдөө бас тамирчид тасалжуулагч нар жоохон дутуу үнэлэх гээд идэг шиг санагддаг. Гэхдээ гарны тоглоог бол үнэхээр юм давуу талтай тоглоо тийм ээ. Тамирчдаас нэгдүгürt бол оноо авч байгаа юм. За хоёрдугаарт бол энэ гарны тоглоом бол яг цээж рүү энэ хамгаалалттай ч гэсэн маш хүчтэй орохоор ерөнхийдөө жоохон нөгөө нэг жоохон солируулдаг тий. Өвдөлт тэгээд ороод байдаг тийм ээ. Тэгэнгүүт тэр тамирчны бие болон сэтгэл зүйн хувьд айгүй дарамтанд ордог тий. Гараар их цогцолоод ирэхээр. За тэрийг бол яг тамирчин байх үед одоо их мэдэрдэг байсан. Тэгэхээр гар бол үнэхээр давуу талтай. За манай Монгол тамирчдын онцлог бол одоо бас гараар маш сайн тоглодог тийм ээ. Одоо бид нарын үеэс л ах бол гараар бол их сайн тоглодог. Их хүчтэй тоглодог. Бүр гараар одоо суулгана гэж ярьдаг тийм хүн цохилтуудыг хүртэл оруулдаг хамгаалтны гаднаас. Тэр нь бол их гайхалтай. За одоо манай одоо Монгол улсын тамирчин одоо үндэсний шгшээ пара шгшээ тасалжуулагч Молмын Түн баяр маань одоо гар нь бол дэлхийд одоо бас гайхалтай байсан тийм ээ. Гранд Сламын нэг аварцэр нэм 2 дахь раунд. Эхний раундыг Солонгос улсын тамирчин авсан. Сон Дабын Солонгос улсын тамирчин авсан байна. За Солонгос тамирчин бол яг биер жижиг байсан ч гэсэн ингээ ур чадварыг харуулад бас ялтыг бол сүүлийн мөчд авчичлээ тий. За тэгээ энэ бас амаргүй. Энд ч одоо ийм том биетэй хүн ингээд нэг хөлөө өргөчөд авахар хаагуурын товтлох уу гэдэг асуудал байгаа тий. Тэгээ дээрээс нь товтлоо гэхэд тэр үедээ өөрөө буцаад хариу өрмөхийн дор байдаг бас аюулаа. Тэгээ энийг л одоо торгон мэдрэмжээр л одоо шийдэж ийн гэж үснэ санагдав. За энэ гарны товтлогоо бол хятад бол яалч гоё ороод байна. Яг очиод байгаа тий. Яг очиод. Тэгээ эн чинь бас өндөр хүн ингээд гар зохиорч амар далаадтай урт явчихж байгаа. Тэгэхээр хаах боломжгүй. Гарны товтлогоо чинь бас нэг онцлог хаах боломжгүй тий. Хаасан ч оноогоо алдчихдаг. Аюултай. За гоё орсон. Тэгээ дээрээс нь энэ тамирчин маань бас одоо тайлбарч хүртэл сонсогдохоор чанга гоё орилж өгч байгаа. Хажуугаас нь дөрөвний нөгөө эмошн тий энэ дуу хоолоогоороо нөгөө гарны одоо үзүүлэлтүүдийг бол хангаад байна. Тэгээ хурдтай хүчтэй техник зөв байх. Дээрээс нь ингээд чанга дуу гаргах хэрэгтэй. Тэрийг бол гаргаад сайхан оноогоо авчиж байна. Гэвч одоо гарын товтлогооноос өөр бас арай шийдсэн санаачлагтай шүлтүүд бас ирэхгүй байгаа юм тий. Гарын товтлогоо хийдэг хүмүүсийн бас нэг сул тал тийм байдаг. Хитрхи гарлууга төвлөрөөд идэг тийм ээ. Ууг нь өшгөлтөө давмгаа яваад гараа нэмээд хийвэл их гоё болдог. За 1-0. За саяын гар бас. Одоо Солонгос маань энэ гарын техник дээр нь л жоохон хариу юм байна тий. Хариу хэрэгтэй. Энэ бол нэг үеийн амархан ордог шүү дээ тий. Нэг үеийн туршид бол ер нь ирцэн байгаа. Дахиад ирэх нь тодорхой байгаа. Тэгэхээр энэ дээр бас тактик тасалжуулагч бол араас мэдээ зөвлөж байгаа. За энэ бас тэгээд хөнгөн жингийн тамирчид бол саяых дээр одоо хариу мэхийг бол хамаагүй хурдтай хийн тий. Одоо хөнгөн жингийн тамирчид нэгэнтээ ирж байгаа гарыг бас тэр гарнаас хурдтайгаар хариу мэх хийн гэдэг бас амаргүй байгаа. Магадгүй тооцсон өшгөд бол байгаа байх уу. За 20 секунд болсон.
За ер нь хоёр Солонгосын хувьд контакт бол илүү байна да. Хоёр тамирчин бол мэдээж ядарч байгаа. За энэ хүн жинтэй тамирчдын хөлийг ингэж удаан хугацааны туршлагын ажиллагаанд бол мэдээж суларна. Ойлгож бас амьсгал өндөр болсон харагдаж байна. Хөдөлгөөн ч гэсэн удаашрсан байна. Тэр нь баруун хөлөөл шийдвэл болно. Боломжтой харагдаад байна да. За одоо нэг шийдсэн үйлчлэл ирэх баха цаг дуусч байгаа болохоор. Одоо тэгээд Ингээл баруун юм. За явсан арай арай яваад байна тий. За хоёр тамирчин ер нь бол нэлээд хүчийг бол шахагдсан байж байгаа. Тэсэн тэгэл дээшээгээ пенальтын тоглолт руу явна. Хожигдсон. Мэдээж хөрөл медаль болцол хангаж байгаа. За шийдвэрлэх 3 дугаар үе. За хоёр тамирчин бол аль аль нь ер нь ядарсан л байж байгаа. За тэгэл энэ үе дээр одоо энерги те ажиллах чадвар Солонгос бол хэтэрхий урагшаа бүр богино зайр орох гэж чичрээд наа тий. Шахаж яваад. Зайнаас оноогоо авчвал уг нь бас болохоор харагдаад байна. Харин тий. За одоо нөгөө гарын товтлогоогоо явал ер нь даваа тал гарчхаар л харагдаад байна. Аль аль нь. Тэгээ солонгос гисэн гараа хийвэл бас гарын товтлогоо явуул бас. Боломжтой л харагдаад байна да. Одоо хинэн төрүүлж гарын товтлогоо явах вэ гэдэг бас их сонио байна да. За тэр. За сая бол шүүгч бол дарж л байна тийм ээ. Энэ гарын товтлогон дээр бол шүүгч нар яг зэрэг бүгд дарж иж оноо гарна. Тий. 3 шүүгчээс 2 нь дараад 1 нь дарахгүй бол оноо гэж тооцохгүй байгаа. Тэгэхээр сая бол 1 шүүгч дарж байна. За энэ гарыг хятад улсын тамирчин гарны товтлогоогоо дахин хийх юм бол бас нэг даа оноо болох боломжтой байгаа шүү тий. Ерөнхийдөө бол боломжийн за яалтчгүй солонгос улсын тамирчнаас бол ийм өшөлт ирэх нь бол тодорхой байсан. За энэ бол солонгос улсын тамирчдын яалтчгүй туршлага. Төрөнөөс шахаж яваад байсан тий. Ирчүүдээ толгойд өшгөлөхгүй явж тасгаж явж байгаа. Эцсийн ингээд шийдвэрлэх секунд өдрөл оноогоо авчиж байгаа. За одоо ингээд хүнд байдалд оруулчихж байгаа. Одоо бол тоглолтыг бүрэн гартаа авчиж байгаа. Мэдээж аль аль нь ядарсан байгаа. Сая бол яг л тэглээ шүү дээ. Ядарсан байгаа мэдж байгаа. Доор ингэж явж тасгаж байгаа л. Одоо энэ ядарсан үед энэ 4 хоног барина гэдэг чинь хүн даалгавар болчихж байгаа шүү. За тэгээ ингээд явж явах үедээ бас оноо алдах магадлалтай. За солонгос бол маш сайн хамгаалж байна. Өгтүүлэх техникүүд сайн хийж шүү тий. Дүүрүүдийг. Одоо адилхан ингэж дасгаж байгаа л дээшээ. Энэ нааж юм бас тий. За сүүлийн 10 секунд руу орсон. За 3 оноо авсан. 4-3 барьсан шүү. За барьж шүү. За одоо яг ингээд эцсийн мөч дахиад 2 оноо авах шүү дээ. Дахиад 2 оноо авах хэрэгтэй байгаа. За 2 оноо 2 секунд. За шүүгч карт өргөсөн. эргэлт толгойдоо эргэлттэй бишэл дардаад Олимпийн аваргынхаа медалийг алдчихсан. Нөгөө тамирчин бол асар их баярлаа. Тэр нутгийнхаа бас баатар болсон байдаг. За 3 секунд хоошоо гарах. За. За байдгүй.